Романтизм юу гэдэг шиг тийм. Романтизм одоо байхгүй. Тий нөгөө байх устцсан. Тий. Ганцхан чамд хайртай ч устчихсан. Одоо чи ганцхан чамд хайртай гэдэг хүнд хэлээд үз. Эсвэл хөхөн эсвэл бүр инээ чамч оолдог шүү дээ. Чи юу яриад байна гэдэг. Модератах эн чинь жоохон хямрал авчираад байгаа юм шүү. Одоо ялангуяа солонгос том хямрал өстэй тий. Үгүй чи одоо тэгэл ер нь тэгэл нийгэм нүгдэл илчирж яах гэсэн үг. Жинхэнэ нөгөө ирчлээгүй юм руу юу ирчлээ одоо март. Би устна. Би ийм гэдэг чинь ч устна. Тий. Зүгээр л одоо сайхан робот бүх юмар нь хянаа хийчихнэ. Харин тэр чинь империализм баггүй. Тийм учраас энэ чинь Марксны чинь анхааруулсан баггүй. Тэр нэг ийм рүү alienation гэж нэг чухал ойлголт байхгүй. Хүмүүс дандаа өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж явдаг. Аж үйлдвэр болчоор чи яг робот шиг болоод машины арцах гэж байгаа байхгүй. Тэгэл бүх юм автоматчлагч гэсэн. Одоо нэг сүүлийн хүмүүс яриад байгаа байхгүй. Би ингэж хүсээд байна, би ингэж сонгоод байна гэдэг байгаа нь аль хэдийн цаана програмчлчихсан те. Аз жаргал бол ерөөсөө даавар юм байж гэдэг юм уу те. Дааврал одоо их ялгаж чамайг жаргалтай мэт болгож тэгээ жаргалтай байна гэж хэлж хөөргөж байгаа байхгүй юу. За сайн байцгаана уу. Green podcast-ийн маань ээлж нэгэн дугаар эхэлж байна. За өнөөдөр бол нэг эрхэм хүнтэй зоч ирсэн байгаа. Философч модер даах маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд маш гоё нээлттэй хүн байна. Орж ирсэн юмсаа мэдэгдэж байна. Тийм үү? Тий, гоё нээлттэй хүн байна. Өнөөдөр гоё нээлттэй. Жоохон байж байгаа хаалттай болно. За би ингээд ер нь яг өөрөөхөө л энгийн явдаг л да тий. Ер нь л таа ч гэсэн чөлөөтэй явбал гоё тий. Тэгээд би эхний асуулт ингэж ботсон юм аа. Яагаад ингэж ботсон гэхээр 90-ад оноос хойш дандаа нэг мэдээлэл явлаа гэж би сүүлд боддог болсон л доо. Одоо юу гэдэг юун дээр ярих гэдэг нь ихлээр нэг социализмын тухай бол бид бүр амар хар ойлголт өгчсөн байхгүй. Социализм гэхээр бараг нэг юм аимшигтай те. Эсвэл нөгөө бууддаг те. Бүх юм хаалттай бүр болдгоо бүр нэг буудуулсан олон сорилттой шүү дээ. Ингээд яваад байна те. Тэгж ингэж бүр ингэж нэг талаасаа биш ярьдаг байсан юм уу? Тэнгүүд бид чинь нэг айгу буруу ойлголттой байсан бол сүүлд бас ингээд нэг өөрөөр хараад байна л да. Одоо чинь нийгэм их юм ороо бусгаа байна. Шинэ систем их ярьдаг болчих. Тэнгүүд социализм чи өөрөө бас их маш тийм зөрөгтэй алхам байсан шиг санагдаад байгаа байхгүй. Бас нийгмийн хувьд те. Тэгэхээр та социалист нийгмийн одоо энэ одоо хар урааны шин сайн сайхны нэг яриад өгч. Юу н ямар нийгэм байсан юм бэ? Тийм зарим хүний яриад байгаа шиг тийм сайхан нийгэм байсан юм уу? Эсвэл үнэхээр бүр зарим яриад байгаа шиг тийм болохгүй бүтггүй байсан юм уу? Тийм. За одоо би тэгэл одоо айхтар сүрхий түүхч болох нь тий. Нэг талаас та чи байгаад үзсэн. Ер нь бол 1921 оныг л бид нар ойлгох хэрэгтэй байхгүй юу? Социализмыг ойлгоход. Тий, яг бол 1921 онд яг юу болсон юм бэ? Тийм үү? За Монгол оронд бол одоо ардын хувьсгал ялсан, тийм үү? Одоо малчтын. Бид нар чинь 1921 оноос өмнө хоёрхан л мэрэгжил байлаа шүү дээ Монгол улсад. Тий, нэг нь бол адуучин, тий, нөгөөх нь бөх. Тий, тэгээд олигтой адуу хариулж чадахгүй бол лам болчдөг. Тий, бүх барилдаа дандаа унаад ах юм бол бас лам болчдөг. Тий. Тэгэхээр ийм дандаа ундаг бөхчүүд лам адуу хариулж чаддгүй нөхдүүд лам болчдөг. Тий, ингээл ийм гурван мэрэгжил Монгол улсад байлаа шүү дээ. Тий. Тэгэл ийм одоо 21 оны одоо төлөв байдал маань ийм байсан. Төлөв байдал хоцрогдсон. За тий одоо хоцрогдол гэж нэрлэж бас болохгүй л дээ. Тий ямар нэг төрүүлсэн юмнаас хоцрогдчихсан юм биш байхгүй юу? Ерөөсө байгаа байдлаар л энэ. Тий одоо тий чин үнэн баал энэ байхгүй юу? Гэтэл хойно Орос орн болон Оросоос цаашгаа Европын орнуудад социализм гэдэг хувьсгал өрнөсөн байхгүй юу? Европын орнууд. Тий Европоос Орос руу дамжаад тэр нь болохоор одоо нөгөө бидний ярих дуртай нөгөө Карл Маркс гэж юм байгаа шүү дээ. Тий Марксийн одоо онлоор тийм үү? Одоо социализм одоо гой нийгэм шүү. Ард түмнийг эхлээд одоо ажил хөдөлмөртэй цалин мөнгөтэй болгоно. Тийм үү? Тэтгэвэр тэтгэмжтэй амралтын мөнгө авдаг болно. Тэгэхгүй бол энэ капиталистууд чинь хүнийг мөлцөөр байгаад тэгэл хаяа явчихдаг юм аа. Уг нь баг нэг эрхчлөөний онол маягтай. Тий, энэ бол хүнд одоо бас нэг энгийн хүмүүст. Тэрнээс одоо ноёд баячуудад биш шүү дээ. Энгийн хүмүүс бол ажиллаа хийжсэн цагт цалинтай мөнгөтэй амьдралаа босгож явах тийм боломжтой нийгмийг байгуулах хэрэгтэй. Тэр нийгэм маань тэгш эрэхтэр тулгуурлаж ийсэн. Маш их тэгш эрэхин тухай. Тийм. Хүн болгон адилхан. Адилхан гэдэг нь юу гэвэл эрх нь адилхан шүү. Эрх нь адилхан. Тийм. Ноёнч бай, хаанч бай, ерөнхийлөгч бай, цэвэрлэгч бай, үйлчлэгч бай, автобусны жолоочч бай. Яг адилхан эрхтэй. Албан тушаал нь өөр байж болно. Хариуцлага нь өөр байж болно. Тэгэхээр эрхийнхээ хувьд адилхан. Ямар эрх вэ? Би зүгээр амьдрмаар байна. Амьдрал мөнгө хэрэгтэй байна. Нэгэн тон улсын иргэн юм чинь. Энэ улсад ажиллаж амьдарч яваа юм чинь. Юмар дутагдахгүй байл да. Би баяжхыг хүсээгүй. Зүгээр юмар дутагдмааргүй байна. Яг л хөөгж жоод сургуульд явж, цэцэрлэгт явж, тийм үү? Хажуудаа бас нэг ихнэр аваад
суулгачихсан байна. Би ингээ айтайхан амьдрмаар биш шүү дээ. Ямар ч ажилтай. Тийм нэгд л ажиллаж байгаа юм чинь. Тий. Тэгээд ажилтай байх бас чухал. Тий. Ажилтай бол амьдрал сайжрах чухал. Тэгээ энэ социализмын онол чинь Орос оронд одоо хувьсгал болсон байхгүй юу? Хааныгаа унгасан байхгүй задвал. Хааныгаа авч ирсэн тий. Авч ирсэн. За урд талд хятад оронд бас том хувьсгал болсон. Тийм. Бас одоо капитализмын замаар явахсан хятадуудыгаа ягаад хөөгд тэгээ социализмын замаар явахсан Мао Цзэдунгүүд гараад ирсэн байхгүй юу? Капитализмын замаар явахсан нөгөө Чанхаши гэдэг байгаа шүү дээ. Тий. Гомундан энэ гэдэг шүү дээ. Гомундан гэдэг. Тэр чинь Тайван руу цугтаад гарцсан байхгүй юу? Тэнгүүд одоо энэ дээр би бас нэг тэгээд бид нар чинь ийм л нийгэм рүү ороод урд хойно холоор ийм том үйл явдлаар эн чинь биднэрт нөлөөлөөл тэр том одоо социализмын шуурганд бид нар чинь сайхан хамт тэрэнд ороод тий одоо нэг муу хүний заяа их гэж байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар айгүй заяатай байхгүй юу? Энэ хоёрынхоо төрөлгөнд ороод социалист нийгэм рүү орцсон байхгүй. Нөгөө малчин, адуучин бүх барилддаг лам байдаг 3 нөхөр чинь нэг мэдсэн багш болчихсон, хуульч болчихсон, эмч болчихсон социализмд. Бүр галтгооны өрөөтэй, унтлагын өрөөтэй тий авгатагаа унтчихдаг бүр ортой болж штэ. Ардаа өсрөхөөс өмнө тийм авгаа магатагаа унтах ор байхгүй штэ. Бүгдээрээ л эсгийг эрт 10 хэдүүлээ тэгэл чигчилдээл газраар ханараал унтж байгаа штэ. Эсгийг дээлэнд доороо шургаал. Тэгээд ийм амьдрал руу бид нар орж ирсэн. Тийм учраас социализм бол бидрийг азтай сайн амьдрал руу авчихсан. Яг зүнийг хувь дээшлүүлсэн. Тий. Тэгээ байж л нөгөө 90 онд чинь дэлхийн капитализм чинь явсаар байгаа социализмыг муулсаар байгаад Орос ганц одоо авч явж ирсэн зөвлөлт холбоод улсыг нураагаад бусад социализмын Европын орнуудыг Европынхаа холбоонд руу татаж оруулаад тэгээ үлдсэн нөхдүүдийн орнуудын хөгжиж буй орнууд гуравдах гэж гоё нэр өгөөд тэгээд одоо тэгэл мөнгөний бодлогын ч өөрчлөлт, санхүүгийн ч өөрчлөлт, ховчлол гэж нэг муухай Фридман гэж нэг муухай хүн байсан шүү дээ. Милтон Фридман. Тэр чинь бол ховчлол гээд тэгээд улс орны бүх өмч, улс орны бүх тогтчихсэн суур амьдралыг нь эвдээ айтсан байхгүй юу? Эвдээ айтсан. Тэгэл ерөнхийдөө ховчлол гэдгээр одоо тэгэл баяжцгаая. Тийм үү? Ховчлаар баяжий. Тэгэл яг та баяжгаар чинь хэд их баян хүн үсгэр чинь нөгөө талд ядуурл үссэн шүү. Яг бол Монгол улс чинь тодорхой нэг хэмжээний мөнгөтэй л байгаа шүү дээ. Хөрөнгөтэй л байгаа шүү дээ. Тэрнээс хэсэг цөөхөн хүмүүс ихийг авчгаар чинь нөгөө хүмүүс нь бүгд юуч болно шүү дээ. Тэгээд өнөөдөр бид нар ийм асуудал орсон байхгүй. Баян ядуур. Хэд их баянчууд нь артмныхаа мөнгөийг аваад баяжчихсан. Артмд хамаг мөнгө халтчаад одоо юм ирэх байх гэдэг хүлээгээд байдаг. Дээр зэрэг суугаад байдаг. Гуугаад. Дээрээс юм эрэндээлгээ суугаад байдаг. Ирдэгвэ. Өгдгөө. Тийм. Тэгээд одоо цалингаа нэмүүлээд маргааш өглөө баярлаа цалингаа хармаалаад дэлгүүрлөө орохоор үн нэмчихсэн. Үн нэмчдэг. Тийм. Ингээд тоглоод байна шүү дээ. Арт өмнөрөө дайжигнаад байна шүү дээ. Яаж ч утсал юуг болгоод байна те. Тийм. Арт өмнөрөө ингэж дайжигнж болохгүй шүү дээ. Дэлхийд дээр ийм орн байхгүй шүү дээ. Тийм. Хятад одоо 800 сая таричингаа ядуурлаас гаргачлаа шүү дээ. Орос орн дэлхийн тийм үү том орн гэдгийг сая харагчлаа шүү дээ. Зөвлөлт холбоод бас норснаас хойш сүүлийн 30 жил босоод ирлээ шүү дээ. Ельцний үед хэцүү байсан. Тэгээ дандаа нөгөө нарийн ширийн мэдхгүй болохоор. Би чинь социализмын үед улаан гастагтай онц сурдагтан муу сурдагтны хичээлийн хийлэгдэг байлаа шүү дээ. Тухай да. Тий тухай үед багш чинь нөгөө надад даалгацсан. Энэ хоёрын гэрийн даалгаврыг хийлгээрээ гэдэг. Яваад чи байр солигдсон баг. Өө тэгэхгүй яа тийм тэгээ одоо ч нөгөө муу сурдагтнууд чинь тэг жинхэнэ том хулгайч нар их гарын хулгайч нар болцсон. Социализмын тухай ярихаас гадна бас ингэж ойлгоод байгаа юм. Социализм чинь уг нь бол одоо Марксийн яриагаар бол уг нь юм дараагийн нийгэм одоо тэг капитализмын дараагийн одоо нэг шин одоо уцаар бол одоо юу гэдэг дараагийн загвар гэдэг шиг тийм зүйл байсан юм байна гэж би уг нь хүний нийгэм ойлгоод байгаа юм байна. Хүний нийгэм бид нар бааштай хүний нийгэм ярих хэрэгтэй. Тэг хүний нийгэм болвол яг тэр Марксийн хэлснээр социализм руу л явах хэрэгтэй. Тий, тэгээ явсаар байгаад сүүлдээ коммунизм болно гэж байгаа шүү дээ. Тий, коммунизм болоод тэгэхээр ер нь бол хүмүүс бол заавал одоо мөнгө олох гэж ажиллаад хэрэггүй. Ажлын хөдөлмөр нь кайфтай болох хэрэгтэй. Тий, илүү их одоо урлаг, уран сайхан, одоо зохиомж, одоо юу гэдгийг бидний одоо тий янз бүрийн одоо та нар чинь ингээл интернет рүү янз бүрийн видеонууд хийж байна, янз бүрийн одоо ийм одоо креатив тийм үү ийм одоо урагшаага юм хөгжүүлэх гэсэн гой юм хийх гэсэн орчин үеийн амьдрал руу коммунизм болохоор аяндаа хүмүүс орж ирээд заавал одоо ажлын төлөө яваад л тийм үү цагаа бүртгүүлээд л тийм үү дарагтайгаа хэрэлдээд л амралт авмаа гэхгүйгээр дандаа шулуулаад ерөнхийдөө 7 хоногийн 3-аас 4 өдрийн ажиллаад бусад өдөр нь өөрийнхөө оюуны хөгжилд тийм үү цагаа зарцуулна гэдэг бол коммунизм. Тэр үртэл социализм ч өөрөө дэд үтцийг байгуулчих ёстой.
Социализм бол бүх нийгмийн дэд үсэд одоо зам, эрчим хүч, тийм үү? Хоол, хүнс бүгд эдгээр чинь дэд үсэд байхгүй юу? Зөв. Яг би энэ эрэг талаас нь ярьж ин л да социализм. Гэхдээ яг тухайн сөргөнүүд бас байсан баг. Сөргөн нь бол одоо капиталистуудын л тайлбар л шүү дээ. Тэр нь бол ер нь бол тийм Милтоны тайлбар, Америкийн капиталистуудын тайлбар, барууны ертөнцийн капиталистуудын тайлбар бол одоо социализм бол хийдэх одоо тэгшэрх яриад хүмүүс ингээд адилтгачдаг. Тийм үү? Хүн чинь ингээд одоо өөрийнхөө баймаар байна. Хүний эрхчлөөг бодох хаадаг гэдэг байхгүй юу? Тэгэхээр эрхчлөө гэдэг чинь заавал хариуцлагатай хамт явдаг байхгүй юу? Хариуцлагагүй эрхчлөө боломжгүй байхгүй. Боломжгүй эрхчлөө биш дураараа байж болчихгүй тий. Харин тий. Тэгэхээр чинь нөгөө арчлалын нэг аюултай юм чинь тэр байхгүй юу? Хүнийг хидэх эрхчлөө рүү дураараа дургацгаа гэж нийгмийг чөлөөлөөд тэгэхэд хариуцлагыг нуучдаг байхгүй юу? Хариуцлагыг нуучдаг. Өнөөдөр Монгол улсын асуудал чинь тэр л байхгүй юу? Бид нар чинь дээгүүр байгаа бүх нөхдүүдээс хариуцлага шаардаад байна шүү дээ. Тий, өөр юм байхгүй. Тэгэхээр хариуцлага шаардахаар чи социализм яриалаа гэдэг байхгүй. Үгүй шүү дээ. Та нар чи Америкт хариуцлагагүй байгаад үзтээ. Японд чи хариуцлагагүй байгаад үзтээ. Тийм шүү дээ, тий. Японд дураараа байгаад үзэлтэй. Хатуу. Ер нь хатуу. Тийм шүү дээ. Америк чи дураараа байгаад үзэлтэй. Яа, өстой эрхчлөөний орн энд одоо өстой жинхэнэ дураараа байна. 5 гуйгаад л сайдан болдог гэсэн гэж чи нэг 5 гуйгаад үзтээ. Худлаа шүү дээ. Тэгэхээр бид нар чинь ерөөсөө капитализмын худал үлгэрт бид нар чинь ингээд толгойн итгэсэн тийм үү? Тэгээд толгойн бүр тэрэндээ согтоод тэгээд бүгдээрээ гадагш байгаа одоо уралдаал явцгаалаа шүү дээ. Одоо Америкт 5 гуйгаад саятан болох гэсэн хэдэн 100 эрчүүд байгаа шүү дээ. Тий. Одоо хүртэл нэг гэрлүүгээ нэг $100 явуулж чадахгүй. Тэгэд энэ систем өөрчлөгдөх, нийгэм өөрчлөгдөхөөр тэрийг дагаад хүмүүс их өөрчлөгдөх нь надад айгүй сонир санагддаг байхгүй. Чинь ягаад энийг ярих гэхээр тэр 21 оны хувьсгалын өмнө ноёдууд чи одоо аваад хаяа, наад ноёдууд чинь та нарыг дарлаад байна гэхэд тухайн хүмүүс ууралж исэн гэдэг байхгүй юу? Ярьсаар байгаа юм байна тий. Ноён нь хүчээр нөгөө дайсан талын ноён руу нөгөөд очиж гэсэн. Тийм. Тэгэхээр яг хүн чинь биш шүү дээ. Ягаад тийм байгаа? Ягаад тэгвэл социализмын нэг онцлогч нь юу байсан бэл боловсрал байсан байхгүй юу? Нийтээр нь үнэгүй 10 жилийн сургууль тэгш сурсан байхгүй юу? Тийм. Би ч одоо үнэгүй 10 жил төгссөн. Дараа нь Германд оюутан болохдоо бас үнэгүй. Яг улс төлөлдсөн. Тэгэхээр чи би дандаа нөгөө нэг үнэгүй цэг юм байна гэдэг шиг үнэгүй явсаар байгаад боловсралтай болсон байхгүй юу? Хэрвээ намайг тийм үү 10 жилийн сургууль төлбөртэд оюутан болбол төлбөртэд гэсэн бол би өнөөдөр юм боловсралтай болохгүй ямарч боломжгүй. Ном бичих чадваргүй явж байгаа. Яг л мөнгөндөө бүтрээд ээж автагаа мөнгөн харьцаанд ороод тэгэл ерөөсөө ээж аав дандаа л дарамтлсан. Тэтэн дөрөв төлж байгаа. Тэтэн дөрөв төлнө. Өнөөрөө гэрийн даалгавар чинь тэд багшаас юу авлаа тэд мөнгөн харьцаанд амьдралд орж болохгүй. Капитализмын хамгийн аюултай юм чинь тэр байхгүй юу? Хүмүүсийг үр хүүхдүүдийг хооронд нь мөнгө харьцаанд оролцож байгаа байхгүй. Тэгэл мөнгөгүй бол чи хинч биш. Үнтэй танилцаал чамтай одоо нэг охин танилцаал мөнгө чинь л асууж штэ. Чи мөнгөгүй тэгэл нөгөө те no money no honey гэдэг нь болно шүү дээ. Ядуу дурлахгүй гэдэг чинь. Ядуу дурлахгүй дурлалаа буцаагаад авах шүү дээ. Те гоё байлаа nice. Тэгээд буцаагаад авдаа одоо гэж шүү дээ. Те. Та бас энэ орчуулгын ном бичсэн байл л да. Тэгээд энэ орчуулгын номны одоо та надад жоохон тайлбарлаад өгөөч. Ягаад тэгэхээр Сөүл хотын үл ойлголт өдөр шинэ гэдэг хятадын тухай бас байна. Японы тухай байна. Энэ нэлээд Азийн харин яг гол нь би ч нөгөө философч хүн учраас нөгөө философийн сэдвийг маш их сонирхож явдаг. Тэ тэрийг одоо хүмүүст шеэрлж тараахч лекц унших юм уу номоор дамжуулж явдаг. Уран зохиолд өөрөө уран зохиолч философи байхгүй юу? Тийм. Тэгэхээр уран зохиолч философиг их гоёор гаргаж ирдэг байхгүй юу? Дөрүүттэй тийм үү сайн талын дөрүүттэй эсрэг талын дөрүүттэй амьдралын бүх асуудал роман дотор явагддаг литератур уран зохиолч нь тэргээр их гоё байдаг байхгүй философч нь шууд ингэж хэлэхэд хэцүү байдаг тийм уран зохиолч нь аз жаргал гэдэг юу юм бэ хайр дурлал гэдэг юу юм бэ үзэн явдал гэж юу юм бэ атаархал гэж юу юм бэ сэтгэлийн хөдөлгөөн гэж юу юм бэ мэдрэмж гэж юу юм бэ хүний хувийн санаа гэж юу юм бэ бодол гэж юу юм бэ тэр бүгдийг уран зохиолч нь ингээд илэрхийлээд идэх байхгүй. Тэгээ тэндээс уран зохиолоос хүн маш их юм сурч авдаг байхгүй. Маш их юм авдаг, тусгаад авчдаг тий. Тэгээд энэ гурван орманоос өмнө би бас 5-6 жилийн өмнө Японы Өмнөд Солонгосын хятадын эрэгтэй зохиолчдын романуудыг орчуулж ирсэн. Одоо зохиолуудыг орчуулж ирсэн. Тэгээ сая 3 эмэгтэй зохиолчдыг орчуулсан. Тэгээ яагаад тэгэхээр яг л сүүлийн үед монголчууд чинь Япон их явдаг болчлоо, Өмнөд Солонгос их явдаг болчлоо. За хятад руу бол одоо
бүгдээрээ явж байгаа шүү дээ. Тэгээд явснагаар нуугаад байгаа болохоос шүү. Тэгэл мосоо хүч энерги муулаад байгаа шүү дээ. Баахан худалдаа намын ээж бөөм баяр орж ирчээл. Тэгэхээр бараг гарын авлага маягаар би энэ романуудыг орчуулсан байхгүй юу? Ер нь энэ арт түмнүүд рүү монголчууд явахдаа онгоцсон дотор Япон явахдаа Японы романыг уншиж байгаа. Тийм үү? Сеул явахдаа өмнө солонгосын романыг уншиж байгаа. Хятад явахдаа Хятадын романыг уншиж байгаа. Гарын авлага зохиолыг уншиж байгаа. Тэр зохиол дотор Хятадын зохиол дотор хятадуудтай танилцсан байхгүй юу? Тийм үү? Солонгосуудын зохиол дотор солонгосуудтай танилцсан байхгүй ямар хүмүүс юм. Японы номонд Япон хүнтэй танилцсан байхгүй. Тэгээс шууд одоо очиод Япон хүнтэй танилцж чадахгүй шүү дээ. Яг өөртөө таарсан хүнд нэг бол дуртай дургуй нүрнэ, нэг бол баярлна, сайн хүнтэй таарчих юм бол тэгэл болоо шүү дээ. Хувийн юм л явж байгаа шүү дээ. А яг Японууд яг ямар арт түм юм бэ? Эдний цаана нь эдний амин сүнс нь юу юм? Эдний хүсэл мөрөөдөл нь юу юм? Эдний дуртай юм нь юу юм? Дургуй юм нь юу юм? Хүнтэй яаж харьцдаг? Ямар сэтгэл зүйтэй юм? Тэрийг зохиолоос мэдээд авчдаг байхгүй. Би одоо энэ уран зохиол ярьсных жоохон юу яваад орчих гэж бодлоо л да. Одоо энэ ингэ сонсч байсан байхгүй. Одоо өмнөх үеийн нийгмүүдэд ялангуяа маш сүүлд одоо социализм орсон тий. Хайр дурлалын философи нь их өөр байсан. Одоо энэ хайрын философч ер нь энэ социализмын үеэр одоо Шекспирийн бараг армануудаар тий. Романтизмын үеийн арманаар ингэж орж ирж бидэрт суугаад одоо тэгээ сүүлд одоо юу болж байгаа юм тий. Та энэ талаар нэг жоох яриад байгаа. Яагаад өмнө тийм ойлголт байгаагүй байсан гэдэг. Ойлголт байгаагүй. Одоо хайр дурлалын нөгөө нэг одоо нэг шингээл цэцэг өгөөл тий. Хайр дурлал ч байна шүү дээ. Юу байхгүй юу? Хайр дурлалыг чинь хүн суралцдаг байхгүй юу? Харин одоо энийг одоо дурлал гэдэг юм байна. Тийм. Тэгэхээр хайр дурлалыг бол анх бол ер нь Оросын кино фильмүүд орж ирсэн байхгүй юу? Яаж вэ? Люблю гэдэг чинь орж ирсэн байхгүй юу? Тийм. Би чамд хайртай. Ерөнхийдөө хаад би чамайг хайрлана гэсэн үг байхгүй юу? Тийм. Бид нар ч бол би чамд хайртай гэж алга болчихж байгаа шүү дээ. I love you гэдэг чинь би чамайг хайрлана гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр айгүй ажил хөдөлмөр шаардж байгаа биз? Тийм. Тэгэхээр бид нар бас залтай хайртай гэдэг байгаа байхгүй юу? Хараа гэчгээд алга болчихж байгаа шүү дээ. Тийм. Тэр үед Орос кинонуудаар их орж ирсэн. Хайр философи. Тий, яг бол орсууч нөгөө маш их сэтгэлийн уян сэтгэл маш их романуудаа нөгөө Пушкинээс ахуулаад тийм үү? Нөгөө хин Лермонтов энэ төрөл мундаг зохиолчдын яруу найргууд байгаа шүү дээ хайр дурлалын тухай. Тийм. За Шекспирийн зохиолууд орж ирнэ. Нөгөө Ромео Жулиа гэл тийм үү? Бас хайр дурлал багж хайраас суулж амиа хорлол байгаа шүү дээ, тий. Гэхдээ яг одоо бол тэг шаардлагагүй шүү. Тэр өмнөх үедэд хайр бол одоо бол амиа орлох шаардлагагүй шүү дээ. Тэгээд монголчууд тэр хайранд суралцсан байхгүй юу? Суралцсан өмнө суралцсан. Яг бол 21 оноос өмнө хорим гэсэн ойлголт байгаагүй байхгүй юу? Тий. Залуу хүмүүс нэг нэгэндээ хайртай болоод хорим хийлгэж байхгүй. Тий. Яг ноёны хүү дуртай охиныг бол булгаад авчихна. Хамгийн сайхан бүсгүй. Хончин залуу одоо адуучин залуу сайлчин охинтой яаж хийж яагаад нүд тулаад тэгээ ерөнхийдөө тэгээ нэг янз бүрийн тийм би хаа одоо юу гэдэг янз бүрийн юм хөдлөөд тийм үү цочроод тэгээд ерөнхийдөө тэрийгэ хоорондоо ингээд нэг лүгөө хараад уулзалтаа салахгүй болохоор гэр орныхан тийм үү за энэ хоёр нэг учиртай юм байна нэг илүүгээр бариад өгчихье тий дээр нь илүүлчихье тэгэл явчихж байгаа тэр хайр дурлал нэг байхгүй. За дараа нь социализм руу ороод ирсний үед бас ийм болсон байхгүй. Тэр өнөөдөр ерөөс ойлгохгүй байгаа. Яг бол социализмын үе чинь байж шээ. Яасан гэхээр одоо баахан залуучуудыг бүр ингээд одоо Оросуудтай нийлж хагаад, Оросын одоо багш нартай нийлж хагаад, эмч, багш, хуульч, инженер болгочлоо шүү дээ. Янз бүрийн мэргэжилтэй болгочлоо шүү дээ. Тэгэнгүүт л энэ залуучуудыг яасан бэ гэхээр айнгуудын сольж хуваарлсан байхгүй. Ус аймгийнхыг донт руу явуулаад, донтынхыг ховд руу явуулаад, Өмнөговь аймгийг хоошгоо хөвсгөл рүү явуулаад, хөвсгөлийнхийг дундгов руу явуулаад. Тэгсэн чинь ийм янз бүрийн мэргэжилтэй янз бүрийн аймгийн цоошин залуу үеийнх нь хоорондоо дурлцаж хоорондоо суулцсан байхгүй юу. Тэгэхээр чи та нарын одоо өвөө эмээ нар бол дандаа хоёр өөр аймгийн хүмүүс байгаа. За өнөөдөр болохоор аймгаараа нутгархаа л байгаа шүү дээ. Одоо би нутгизм гэж хэлээд байгаа шүү дээ, тийм үү? Заавал нутгийнхаа хүнтэй суух гэж цус ойртол. Тийм. Тэгэхээр ер нь аль болохоор тэр социализмын үед янз бүрийн аймгийн хүмүүс хоорондоо суусан. Тэр бол маш том одоо хөгжил дэвшил гэсэн байхгүй юу? Тэг өнөөдөр одоо нутгархаад байна шүү дээ. 90-ад оноос хойш ер нь хайрын ямар философи явуулчих вэ? За 90-ад оноос хойш бол яасан гэхээр хайрын ямар философи явсан бэхээр ерөнхийдөө л нөгөө бүх юм хувьчлаад ажилгүйд л үсээд одоо
уртаалд том комбинатууд байлаа шүү дээ. Том үйлдвэр байсан. Тэд нар чинь бүгдээрээ хувьчлалаар чинь нөгөө одоогийн нэг том баячууд байгаа шүү дээ. Тэд нар чинь социализмын хөрөнгийг хувьчлал баяжчихсан нөхдөд явж байгаа байхгүй юу? Одоо Цэнгис орчлуудлыг авдаг ч юм уу. Эсвэл одоо эрчим хүчний юуг авдаг ч юм уу. Тийм үү? Эсвэл одоо улсын ихтлгүүргээд хаягтай мөртлөө ном ингээд байгаа шүү дээ. Тэгээ айгу хөөрхөн тэгээ цирк мэрк чинь нар мэдэн шүү дээ. Тийм үү? Арт кино театр юу боллоо. Бидрэг л муу гарна шүү дээ. Оо тийм үү? Юу сайхан харах юм. Тийм харахчгүй. Тийм харахчгүй. Хараа шал өөр газар явж байгаа шүү дээ. Тийм. Хонконгод явж байгаа шүү дээ. Тэгээд энэ чинь ийм юм болоод тэгээд ерөнхийдөө ер нь мөнгөтэй л одоо байхгүй бол энэ нийгмийг балгах юм байна. Ажил мэргэжил мэдлэг боловсрол бол хэрэггүй болчлоо. Тэр үед хурлын зарим гишүүд нэг хурл дандаа хожигдж очдөг. Би угаасаа хожигддаг юм тэр гээд янз бүр хүмүүс байсан да. Тэр бол одоо юу гэдэг ч үлээ. Монгол орныг ерөөсө Хонконг болгох ч юм да. Тийм үү? Азийн бар болгох ч юм да. Тэгснэг нөхдүүд байлаа шүү дээ. Тий. Тэгээд тэд нар чинь болохоор ерөнхийдөө энэ нийгэмд ерөнхийдөө мөнгөтэй л бол чи хүн мөнгөгүй л бол чи хүн биш гэдэг. Ийм заваан нийгмийн дүрм зохицсон байхгүй. Зарим нь бол одоо бүр үдэгж байгаа шүү дээ. Одоо данзангоо бол 21 онд бүгдээрээ баяжий гэсэн тэр их зөв өнтер гэл. Тэд чинь маш аюултай байхгүй юу? Бүгдээрээ баяжих ямар ч боломжгүй байхгүй. Бүрм юм байлээ тий ерөөсөө. Зүгээр л нэгэнтээ тархил угаацсан байхгүй. Тэгэхээр бүгдээр баяжих ямар ч боломжгүй. Тий. Зүгээр бүгдээрээ хангалуун дутагдах юмгүй ажиллаж амьдрыг л болж байна. Баяж ийн үгээд баяжаад яах юм? Одоо бид нар мэдж байгаа шүү дээ. Ерөнхийдөө Монголын нийгмийн тэнэг хүмүүслэх баян байгаа шүү дээ. Чи их л тэнэг байвал чи баян болчихж байгаа шүү дээ. Бизнес чинь амжилттай. Ирээ зэрэгөө тий. Тий ирээ зэрэгөө ичих юм байхгүй. Тий бүдүүлэг. Тий хүнийг айлгана, шантаачлана. Тийм хүмүүс баян биш шүү дээ. Надад макро төвшөнд бол яг бүгдийг хэлээгүй ч гэсэн макро төвшний баячид бол яалч хүний тийм стал таны хэлдэг чи жоохон ирээ зэрэгүүл байж тийм байлээ. Гэхдээ одоо бид нар мэдж байгаа шүү дээ. Одоо зурагтаар ярьж байгаа үг хэл амын та бүгдээр сонсол доо. Тий. Тэгэд орчин үеийн хайрын философи бол ер нь л мөнгөн дээр мөнгөн дээр тогтсон. За өнөөдрийн одоо яг одоо өнөөдрийн хайрыг ярий. Өнөөдрийн хайр дурлал бол боломжгүй. Өнөөдрийн хайр дурлал боломжгүй болчиход. Мөнгөний үе чинь бас мөнгөнд баригдаад мөнгөөр худалдаж яваад бас бяцхан юм яваад байна шүү дээ тийм. За нэгэнт одоо их мөнгөтэй юм чинь хайртай болчих гээд хайртай болчих шүү дээ. Тий шүлтээр зоож байгаа л. Тий. Өнөөдөр бол ямарч боломжгүй. Яг бол гар утас чамд байгаа. Тийм гар утсан дээр чамд маш олон боломжууд байна. Сонголтууд. Тий. Тэгэхээр чи зөвхөн энэ эмэгтэйд би хайртай гэх ямарч боломжгүй. Өмнөх үе шиг байх болчихлоо гэсэн үг тий. Ганцхан чамд хайртай бол романтизмын үе гэдэг шиг тий. Романтизм одоо байхгүй. Тий нөгөө байх устцсан. Тий. Ганцхан чамд хайртай ч устчихсан. Одоо чи ганцхан чамд хайртай гэд хүнд хэлээд үз. Хөхөн бүр инээ чамд шоолд шүү дээ. Чи юу яриад байна гэж. Тий модернитах эн чинь жоохон хямрал авчираад байгаа шүү. Одоо ялангуяа солонгос том хямрал өстэй тий. Үгүй чи одоо тэгэл ер нь тэгэл нийгэм ерөнхийдөө илчирж яах гэсэн үг байхгүй. Чирээд одоо нэг гэрэлт байхгүй, төрөлт байхгүй. Гэрэлт байхгүй, төрөлт байхгүй. Солонгосч одоо бүр ингээд баг эн чинь бүр асар том хямрал. Гэтэл энэ чи гар утас руу орлоо тэгэл өчнөө октод байж штэ чи алийг сонгох юм. Тий. Тэг чи хинлүүн одоо юу явуулах юм? Нөгөө юу гэдэг лээ нөгөө юу явуулдаг штэ. Хүсэлт явуулах юм. Хинлүүн мессеж явуулах юм. Битүү байж штэ. Битүү. Тэг одоо тэгэл зарим нь бол эмэгтэй хүнтэй болцож хоол идэж сууж байхдаа гар утас руу хараад дараагийнхтаа ингэж болзоо суугаад штэ. Тий. За би нэг эмэгтэйтэй болж байна. Эндээс гараад хойлоо болж байна. Одоо энэ дээр л харин яг битүү одоо чи юутай болчихлоо. Нийгмийн талаас request-тэй болчихлоо штэ. Одоо request-ийн нэг болчихлоо штэ. Request-ийн нэг юм дээ. Хадталтын нэг юм дээ. Тэгэхээр одоо энийг яаж эмчлэх үү, яаж цаашаа өөрчлөх үү гэдэг нэг асуудал байх болоо тий. Боловсролын систем. Төрийн бодлого. Философийн төвшний төр хэрэгтэй. Одоо үндсэн хуулийн маргаан болоо л шүү дээ. Философигүйгээр үндсэн хууль боломжгүй. Философчдын хийдэг ажил. Чиний яриад байгаа хайр дурлалын хямралыг чинь философчдод тайлбарлана. Философчд үйлдвэрлэх ёстой тий. Шал өөр хүмүүс үйлдвэрлэх гээд тийм шүү дээ. Бүтэхгүй тэгээд ухаантай шиг байна тий. Бид нар чинь нэгэнд мэдэхгүй. Энэний цаад учрыг олоогүй. Номын бас уншаагүй. Ном орчуулдаг, ном бичдэг. Стал нөгөө бизнес хийж нөгөө ирээ цэргүй бизнес хийж явж байгаа. Тэрүүгээрээ л одоо ойлгоод байгаа байхгүй. Тэрүүгээр ойлгоод байгаа. Тэгэхээр хямрахаас өөр аргагүй. Илжирхээс өөр арга. Тийм хямралч нь бүр одоо илжирл болцсон шүү. Илжирл болчлоо тий. Та саяхан таны ярианаас би дүн үзсэнэлтэй. Монгол одоо 2 цэг тэг дээр ирчлээ. Маш том одоо шинэ босгон дээр ирчлээ. Том өөрчлөлт. Нэг 90 үе одоо ингэж өөрчлөлт гэдэг. Та энэ талаар бас лекц тавих гэж байна. Энэ талаар нэг жоохон тайлбарлаад өгөх. Ер нь бол бид нар сая л яг ярьлаад одоо нөгөө гар утасны тийм гар утсаа гэдэг чи одоо нөгөө технологи. За тэгээд гар утас чи одоо сүүл рүүгээ та нар бол мэдж байгаа ш нөгөө хиймэл оюун
ChatGPT одоо бүгд байна шүү дээ. AGI, LLM одоо өчнөө юмнууд байна. Тэгээ чатбот мод та нар бол бүр тэрлөө одоо орцсон байгаа шүү дээ. Тэрлөө ороод янз бүрийн видео хийлгэж байгаа, янз бүрийн одоо тийм үү зураг мураг бүгдийг хийж шүү дээ. Бүгдийг нанслаад өгч шүү дээ. Тэр байтугай одоо дууны нэрээ өгөөд нэг иймэрхүү айтаа дуу зохиочих гэж юм дуу зохиол өгч шүү дээ. Иймэрхүү хөвгтө шүлэг өччих гэж юм шүлэг. Нэг бодсон төгшөртэй санагдаад байгаа байна. Харин одоо амар үе гэж байгаа байхгүй. За энэ дотор яаж учраа олох юм? Яаж учраа олох вэ? Тэр чинь 2 цэг тэг байхгүй юу? Зөв. Яаж энэ хиймэл оюунтай энэ их гар утас artificial intelligence тийм үү? Энэ бүх юм гээд ороод ирлээ шүү дээ. Тэгээ яаж яагаад монголчууд бид нар чинь энийг бэлдэж өгөх, анхааруулж өгөх тийм нийгэм байхгүй, тийм их сургууль байхгүй, тийм профессор байхгүй, тийм төрийн бодлого байхгүй. Зүгээр л залуу үеийг та нарыг зүгээр амар өмрөө ингээл тийм үү түлхэж штэ. Тийм. Баг түлхэж чинь тийм. Уу хавцлууд түлхэж штэ. Америк орн юм уу, Япон орн, Орос орн, Хятад орн эдгээр чинь бүгд тэнд бэлтгэлтэй байна штэ. Бэлтгэлтэй байна штэ. За тэгээ бид нар ч нөгөө бэлдэн янз л гэхээр хянлаа, тэглээ мэглээ, хүний эрхчлөө хаалаа гэд бүр хачим яриад гэлээ. Хүчнтэйгээ барыг зурлаад байгаа юм шүү тий дээ. одоо бид нар мэдэн штэ. Хятад очлоо YouTube руу орж болдгоо, Facebook руу орж болдгоо. Оросд очлоо YouTube, Facebook-д хэцүү. Тий. Яг гэж байгаа. Яг бол манай ард түмэн өөрийн Facebook-тэй. Манай ард түмэн өөрийн YouTube-тэй. Тий. Солонгос ус тийм аа. Тий. Одоо солонгосыг бид нар нэг л их капиталист орн эрхчлөөтэйг үгүй шүү дээ. Тий. Ерөөсөө энэ эрхчлөө гэдгээр дураараа л дүргээд байгаа байхгүй юу? Эрхчлөө гэдэг чинь заавал хариуцлага гэсэн үгтэй хамт явах хэрэгтэй байхгүй юу? Би одоо хэлээд байгаа шүү дээ. Хүний эрх гэдэг бол бас хүний үүрэгтэй бас хамт явах хэрэгтэй. Тий. Үүрэггүй эрх байж болохгүй. Тэгэхээр тэр 2 цэг тэг бол яг л нөгөө нэг та яг залуу ихэнд л юу бэлтгэх ёстой. Та нар зориулсан хэлэх юм байна те энэ дээр. Та нар зориулсан. Нөгөө талд нөгөө нутгизм явж байгаа шүү дээ. Нутаг ярьсан өв боломжил одоо юу вэ? Тийм үү? Одоо тэгээд барилсан морь уралдуулсан тийм үү? Нутагд байгаа шүү дээ. Одоо цагаан сараар тийм үү? Дораараа дөргдөг шүү дээ. Тий. Та нар бол сонирхгүй шүү дээ. Одоо апстайгаа суугаад интернетээ хийх ажилдаа та нар завгүй. Тий, айл хэсэг завгүй шүү дээ та нарт. Тэгэхээр яг таны ярих хэвээр юм бас наан яриулчих гэдэг юм аа. Гэтэ ингэ сонирхож асуумаар байгаа байхгүй. Яагаад тэгэхээр одоо энэ хүний майнд ирж ийн тэ одоо нэг хиймэл оюухантай холбогдол одоо хүн ер нь хиймэл оюун. Оюун ухаан гэж хэлж чадахгүй. Хүн чинь оюун ухаантай байхгүй юу? Тий. Хиймэл чинь оюун ухаан байхгүй. Тэгтээ оюун ухаантай болж магадгүй ирээдүйд. Тэгтээ арай болоогүй. Тэгэл энэ дээр одоо нэг ийм төгшүүрийн л яриа их яваад байна л да. Хүний үнц нь одоо ингээл улам унжийн бараг сүултээ хүн бараг хэрэггүй болоод хитэн баячууд. Бэлтгэлгүй бол тэгнэ. Тий, нийгэмд бэлтгэл одоо над чиг юм ярьж хэлж анхааруулах хүнгүй болвол одоо тэд нар чинь гаар шүү дээ. Тий. Тэгэхээр энэ чинь цөөхөн баячууд бараг нэг тэд нар чинь тэгэл нөгөө апсууд руу оруулаад тэгэл тоглоом болно шүү дээ. Бид нар чинь нөгөө роботыг харьцаж чадахгүй. Тий, роботууд чинь бүгдийг мэддэг роботууд гараад ирж шүү дээ. Тэд нар чинь бид юм ярих хэцүү болж эхэлж шүү дээ. Тий. Одоо тийм кино фильмүүдийг би маргаа энэ хагас сөхлөөд хагас сайн болгоны 11 цагаас хүмүүс хурж ирээл мөнгө төлөөл тэгэл юу премиум гээд байшин байгаа тэрэнд хагасан болгонд ерөнхийдөө нэг 10 удаа явагдана. Тэрэн дээр ер нь яаж одоо энэ техник технологитой харьцах хэвтэй дураараа байж болохгүй, ганцаараа байж болохгүй, ганцаараа нэг өрөөнд суужгаад ингэж болохгүй. Энэ чинь нийгмээрээ ярилцах хэвтэй. Мэдснээ шеэрлэх хэвтэй. Нэг нэгэндээ анхааруулах хэвтэй. Тэр чинь явах хэвтэй байхгүй юу? Тэгжээж бид нар чинь нэг нийгэм болох хэвтэй байхгүй юу? Тэрс одоо ингээд нутгархаа суугаад иж болох. Хоёр цэг тэр орохгүй. Аав чинь аль нутггүй гээл. Хоёр цэг тэр орохгүй байдаг тийм. Хоёр цэг рүү тэр орохгүй нэг нөхдөө чинь нэг цэг тэг дээрээ тийм үү? Ингээсээ зуураад ингээд байгаад байгаа байхгүй юу? Зуураа шилждэхгүй байна тий. Энэ нөгөө төрөө улсаас ард түмнээс хулгайлаад авсан мөнгөд ороо игээ суучсан. Дансан ичгсэн. Хүний майнд ер нь хэр өргөн юм бэ? Одоо ингээд энэ датаизм гэж нэг юм яриад л тэгэл одоо хүн бол баг нэг энгийн нэг био алгоритм тий одоо big data гэдэг байгаа шүү дээ. Тий. Хүн бол одоо баг их хөгжил гэж буруу орчуулад байгаа. Big data. Big data гэдэг л яг тий. Тэгээд л одоо хүн чинь ер нь бол айгүй энгийн амт юм байна. Урд нь чинь нэг юм ормоо нэг оногоо би чамд хэлээ. Нэг оногоо өгдөг чинь тэрэн дээр юу гэсэн гэхээр компьютерээс асуусан юм байна л да. Одоо маргааш лекцэн дээр ярина. Компьютерээс чиний аав чинь хийн гэсэн чинь дата гэсэн гэж байгаа байхгүй хүн биш дата. Тэгээ нэг юм романтизм үуч нэг юм коммунизм ч гэдэг юм уу одоо тэгээ нэг юм бараг л бурхан шигтэй хүн бол хамгийн дээд амьтан. Тийм ер нь бурхантай ойртохоор гэдэг ярьдаг байсан чинь одоо болсон чинь шинэ үед ч одоо бараг хүн бол нэг ингийн хуманизм гэдэг их гоё ойлголт гаргаж ирсэн. Хуманизм ч яг тийм л байсан байхгүй. Хүн бол одоо өөрийгөө авчваа, өөрийгөө сайжруул. Заавал одоо
угаасаа ийм төрхийн ийм гэдээ яваад иж болохгүй. Гэсэн чи Миний одоо хувь зэ нэг монголчуудын хэлэх дуртай үг байгаа шүү дээ. Тавилын юм да энэ төр гэсэн тийм тавилан байхгүй шүү дээ. Тавилан устгацсан шүү дээ. Коммунизм ээ. Тийм шүү дээ. Тэгээд одоо тэр хүн чинь нөгөө нэг тийм учраас хүнд өөрт хувь хүнд маш их одоо ажиж хөдөлмөрлөх хариуцлах үүрэг ингээд ирж байгаа байхгүй юу. Тэр болгоны чинь бие дааж хийх боломжгүй байхгүй юу. Тэгэхээр яаж бие дааж хийх ингээд боловсрал хэрэгтэй байхгүй юу. Гэтэл манай монголчууд боловсрал байхгүй шүү дээ. Тэг диплом дүүрэн шүү дээ. Тэг чи одоо дипломтой болыг бол одоо тэр шиг амрах юм алга. Заавал тийм дээ. Доктор болыг бол тэр шиг амрах юм алга. Тийм. Тэгтээ боловсралгүй. Мэргэжлийн дипломтой боловсралгүй. Боловсрал байхгүй. Боловсрал байхгүй. Бүгдийг аргалаад байна те ерөөсөл. Гүтгэл аргалал зайлтал нутгаргаал. Нутгийн хүүгээ доктор болгоол. Технологи гэд ярьснаас одоо энэ Карл Маркс ч өөрөө ер нь тэр юутай их холбогдож гарч ирсэн те одоо нэг аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалтай холбогдож гарч ирсэн. Тэр үед одоо нөө капитализм хүчээ авсан. За тэгээд тэрний ер нь ирээдүг Маркс өөрөө олж харсан те яаж мухардалд хүрэх. Тий, одоо яг мухардалд ирчээд байгаа л да. Ирчээд байгаа юм тийм. Ирчээд байгаа. Тэгээд одоо юу руу орох гээд байна шүү дээ. Империализм руу орох гээд байна шүү дээ. Тий. Бүр эзэрхийлэл гэсэн үг тийм. Эзэрхийлэл рүү. Бүр юу юм бэ? Яг л империализм чинь эзэрхийлэх тийм үү? Тэгээд дэлхийг тийм үү? Улс орны баацсан. Тэгээд тэр чинь нөгөө хиймэл оёнлоо орцсон байхгүй. Хиймэл оёлоор дамжуулаад. Хиймэл оёноор дамжуулаад. Империализм хэлсэн байхгүй. Бараг феодализм шиг явах гээд шүү дээ бид нар. Бүтэн хямдаг болно. Бүтэн хямдаг болж байгаа байхгүй. Чиний бүх хөдөлгөөнийг тэр байтга чи юу бодож байгаа, юу хүсэж байгаа гэж өөрчлөлт хэлнэ гэж байгаа байхгүй юу? Жинхэнэ нөгөө ирчлээгүй юм руу орох гэдэг. Ирчлээ одоо март. Би устна. Би ийм гэдэг чинь ч устна. Тийм. Зүгээр л одоо сайхан робот болох. Бүх юмар нь хянаа хийчихнэ. Харин тэр чинь империализм байхгүй. Тийм учраас энэ чинь Маркс энэ чинь анхааруулсан байхгүй. Тэр нэг alienation гэж нэг чухал ойлголт байхгүй юу? Манайхан бол хүн эрхэл энэ төр гэх нэг хачин тийм үү? Нөгөө юугаар нутгизмаар орчуулдаг байгаа байхгүй юу? Тий. Уул нь бол тэр чинь бол хүн болвол тий өөрийнхөө байж чадахгүй болчихно л гэсэн үг яваад байгаа байхгүй. Тий. Өөрийнхөө байж чадахгүй. Тэгээд өөрийн хүслээ илэрхийлж чадахгүй. Юм хийхдээ заавал одоо мөнгөний төлөө эсвэл энийг хийгээд хичүүлд игчих гэсэн тэгжил хийдэг дуртай кайфтай хийхэ болчихноо. Уул нь бол аж үйлдвэр хөгжихөөс өмнө гаруй үйлдвэрүүд байхад, гар урлал байхад хүмүүс дандаа өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж явдаг байсан. Аж үйлдвэр болчоор чи яг робот шиг болоод машины ар зогсож байгаа байхгүй. Тэгэл бүх юм автоматчлагдж гисэн. Бүх юм стандартын дагуу. Тэгээ чи байхгүй болчих жоох байхгүй. Тийм ээ. Наа чи амар яриа нах. Яагаад тэгэхээр одоо нэг сүүлийн хүмүүс яриад байгаа байхгүй. Би ингэж хүсээд байна, би ингэж сонгоод байна гэдэг байгаа. Аль хэдийн цаана нь програмчлчихсан тийм. Нөгөө одоо бид нар Google руу мэдэн штэ. Нэг юм хайгаад орлоо, маргаашаасан тэгэл битүү тэрээр ингээл бөмбөгчдөг штэ. Яг одооны нэг юм чи тийм юм байна уу? Яагаад тэгэхээр би энийг хүссэн, би аваад байна гэсэн нэг тийм аз жаргалгүй нэг юм хачин хүмүүс очиод байгаа штэ нэг юм. Тэг одоо iPhone тийм үү одоо тэгэл 17 авах гал одоо бүгдээрээ тийм үү? iPhone 17 авахгүй болохгүй. Тэгээд яагаад тэгэхээр авахгүй л болохгүй. Тэгээ авцсан мөртөө нэг тийм жаргалтай юм байхгүй. Авчихсан бол одоо 18 яриад эхэлж байгаа юм чи. Тэгэхээр наа чин яг энийг л Маркс ер нь харчаад байна гэсэн үг. Өнөөдрийн дарангуул бол консумизм гэдэг байгаа шүү дээ. Тэр нь юу гэсэн бол өнөөдрийн дарангуул бол худалдан авалт гэдэг байгаа шүү дээ. Худалдан авалт гэдэг том тийм үү дарангуул одоо хүн төрөлхтнийг баллаж яана гэдэг байгаа шүү дээ. Заавал дараагийн машиныг авах гэдэг. Дараагийн утсыг авах гэдэг. Тэрний дараагийнх нь. Зүгээр нэг худалдаа авч чадахгүй. Яг наад хэрэглээний нэгнээс дүүн яг энийг олж байгаа. Харин хэрэглээ чинь шин дарангуйлал болцсон баг. Харин яг тэгээд байгаа юм байна шүү дээ. Нэг зохиомл хэрэглээ үүсгдэг. Тий нэг гой онгой байдаг шүү дээ. Тэрэнд итгэж шүү дээ. Би энэ iPhone үйлдвэрлэхээс өмнө анх одоо үйлдвэрч гарч ирэхээс өмнө би iPhone-д айгүй их дуртай байсныгаа мдэггүй шүү дээ гэдэг. Тэр л аахгүй тий. Чамаг тэгэж юуж байхгүй байхад чамаг тий үгийн дуртай байсан юм шиг болгож байгаа байхгүй юу? Хүнийг ингэж итгүүлээд л яваад байна тий. Хүн гэдэг чинь одоо бүр тий ийм одоо гинэн ийм одоо хямдхан юм хүн. Одоо тий сүүлүүд би чинь хүнд эргэлзэж эхэлж шүү дээ. Тий гүжиж ийм гинэн ийм томог ийм нэлхраа байх гэж тий. Ингэж яваад байхгүй шүү дээ. Насан туршид тий. Ээж аваад жоохон насан туршиж. Энэ профессорууд жоохон насан туршиж. Энэ улс төрчид жоохон насан туршиж. Нэг жижигхэн тэгээд л одоо.
нүүрсэн Монгол болчлаа шүү дээ. Харин ууг нь Тэгээ нүүрсэн толгойд дүүх нь ойлгоод байгаа бол ууг нь яг философчд нөгөө нэг улс төрд орж чадах юм бол яг л энэ арт төмнийг ингэ нөгөө барилын шавраар ингэж одоо бүтээдэг. Яг арт төмний бүтээт юм шиг ууг нь тий. Ер нь бол дээр үед бол бас хилдэг л байсан л да. Тий одоо бусад нөгөө философчтой орнууд ер нь бол философч хүн хаан болсон дээрээ гэдэг л байсан л да. Тэгэл энэ л алдчихад байна тий. Яг л тэнд чинь нөгөө нэг цэцэн мэргэн явж байгаа байхгүй юу. Тэгээ одоо тий яг л цэцэн мэргэн гэдэг чинь зөв шийдэл гаргах, зөв дүгнэлт хийх. Тийм л хүмүүсийг цэцэн мэргэн гэж хэлж байгаа шүү дээ. Тэс тэр чи одоо ямар ном сумаар юм ондчихын мэргэн гэж байгаа биш шүү дээ. Мэргэн үг байхгүй. Мэргэн бодол, мэргэн шийдэл. Одоо философи гэд ярихаар философийн нэг юм ойлголт байгаа шнэ. Аз жаргал гэл тий. Тэгсэн чи сүүлийн ч одоо аз жаргалыг чинь баг нөгөө одоо саний нөгөө өстой эрхэндээ оруулна гэдэг шиг аз жаргал бол ерөөсөө л даавар юм байна ч гэдэг юм уу те. Дааврал одоо их ялгаж чамайг жаргалтай мэт болгож тэгээ жаргалтай байна гэж хэлж хөөргөж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ орчин цагийн нэг юм даавар аз жаргал юм уу эцэцэд одоо яг сүлдө бүр ойлгох болж гэж байгаа байхгүй тий. Яг аз жаргал гэдэг юу юм бэ гэдэг рүү аз жаргал өөрөө их осолтой тий осолтой үг л дээ. Тий ер нь бол хинч аз жаргалтай биш л дээ. Зүгээр яг сэтгэл хангалуун байж болно. Сэтгэл хангалуун байж болно. Окей. Аз жаргал гэдэг чинь бас нэг жоохон тэнэг байхгүй юу? Нэг аз жаргалтай хүн яг тэнэг байдаг шүү дээ. Инглих жаргасан хүн. Марин болсон шүү. Тэнэг хүн аз жаргалтай гэсэн үг байдаг шүү дээ. Толгомжоо ажилтдаг хүмүүс бол аз жаргалыг тоохгүй шүү дээ. Тэргээр яад илгэн шүү дээ. Сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Сэтгэл хангалуун байгаад болоо шүү дээ. Ирээдүйд итгэх байх хэрэгтэй. Тий, окей. Тэгвэл аз жаргал бас их мафантай юм тий. Тэргээр юу вэ? Мафантай асуудал юм тий. Та нөгөө нэг за Герман яг улс орнуудаар ингээд аз жаргал аль ард түмэн аз жаргалтай байгаад аягүй асуудаг шүү дээ. Монгол бараг эхний 3 төн төр явж байгаа. Тий. Тэр аз жаргалтай бүгд аз жаргалтай гэж хариулсан байгаа. Та нэг Германы философчны Прехт хэлөө тий. Тий. Тэрний орчуулгын багт ажилласан байсан уу? Үгүй яг орчуулгын багч яах вэ? Орчуулгыг тэр багийг би бүрдүүлсэн. Та бүрдүүлсэн юм тий. Зөвлөгөө өгж ингэж явсан. Тэн чинь нэг юм сурсан сэрхүү хүмүүс байгаагүй. Гэхдээ яг Германд байсан залуучуудыг би бас цаашаа ном бичдэг, ном орчуулдаг залуучууд болоосоо гэж л тэдрийг ингэ нийлүүлсэн байхгүй юу. Тэн дотор айгүй олон гой ойлголтод явж ирсэн л та. Тэр яг. Тэгэд хүний энэ оюун ухаан дотор чинь бүр ямар олон задартай юм бэ тий. Одоо ухамсар тэгэл одоо тогтоол тий тэгэл одоо сэтгэл хөдлөл тий тэгэл бүхэн байгаа ш та санаа одоо зүүд мөрөөдөл өчнөө олон задартай юм байлээ. Тэгэд сэтгэлийн тухай та жоохон яриад сэтгэл ер нь их олон мянган жилийн настай тийм зүйл юм болов. Ер нь бол харуулхтай яг одоо манад сэтгэл гэдэг үг ерөөс хэрэглэхгүй байна. Дандаа мэдрэмж гэдэг үг хэрэглээд байгаа байхгүй юу? Жоохон буруу байхгүй. Одоо энэ янз бүрийн Холливуудын фильмүүдийг ингээд орчуулж байгааг ингээд монголоор орчуулснаа харахад бурхан амар шүү дээ. За Google Translation бол бүр ингээд ойртохын аргагүй. Болор тойл гэдэг англи монгол хэлний нэг тойл байгаа. Тэр лүү бас ойртохын аргагүй. Гар хүрчиж болохгүй. Яг бол бид нар чинь энэ нарийн гадны үгнүүдийг ялангуяа англи үгнүүдийг буруу орчуулад байгаа байхгүй. Одоо миний 2 цаг тэгдэр чинь бас энэ явна. Би одоо энэний 2 дахь 3 дахь юун дээр эмент дээр монгол хэлний асуудал энэ translation орчуулгын асуудлыг ярих гэдэг байгаа байхгүй. Яг бол англи дээр болоход дандаа feeling гэж яваад байгаа байхгүй. Feeling, emotion, perception гэдэргээд яваад байгаа байхгүй. Эдгээр чинь бид нар хольж орчуулад байгаа байхгүй. Хойлоод thinking, thought гэсэн үг явж байгаа. Бодол гэсэн үг гэж байгаа. Бодлын бодол сэтгэлгээ. Сэтгэлгээ гэж нэг муухай үг байна. Бүх юмыг сэтгэлгээ гэдээ орчуулчихдаг. Сэтгэгээ чинь тэр гэжтэй. Бид нар чинь шал өөр юм шиг. Feel гэдгийг илүү сэтгэл гэж орчуулсан дээр байхгүй юу? Feeling гэвэл миний сэтгэл тэгж хөдөлж байна. Тий. Тэр perception гэдэг юм одоо sense энэ гэж байгаа шүү дээ. Sensitive, sensible гэж байгаа шүү. Тэгвэл илүү мэдрэмж тал руугаа. Тий. Яг бол хүн чинь бид нар чинь сэтгэлийн хөдөлгөөн чинь бол одоо уярлаас ахуулаад гашуудаж уйлах хүртэл тийм үү? Маш их олон одоо өргөн хүрээтэй ойлголт байхгүй юу? Тэр дотор хичнээн янзын сэтгэл хөдлөлүүд байгаа шүү дээ. Тийм одоо харамсах, тийм үү? Гомдох, одоо юу гэдгийг уучлах, тийм үү? Одоо ингээл янз бүрийн сэтгэл хөдлөл шүү дээ. Уярлал бол сэжгээр уярах, зөөлөн сэтгэлтэй, хатуу сэтгэлтэй, хүйтэн сэтгэлтэй энэ төр гэл тийм үү? Тийм. Харин хүний оюун ухааныг ер нь маш сайн задлж яг таны хэлээд задлж ярих хэрэгтэй юм байна. Тэгээд задлж ярьсныхаа гадна одоо би миний 3 цагаан номыг авчрах байж тээ. Би тэрийг бүр одоо философийн доктор болж байхдаа биччихсэн ном баггүй 3 цагаан ном гэдэг. Тэрэн дээр би тэр ном дээр ерөнхийдөө яг өнөөдөр яг мөрөөдч мэдсэн юм шиг бичсэн байгаа байхгүй. Тэр номууд бол ерөнхийдөө гарчгууд нь нэг номных нь гарчиг бол ертөнц бодол мэдлэг гэж байгаа. Тэгэхээр бодол гэж юу юм? Мэдлэг гэж юу юм?
За хоёр дахь ном нь болохоор ухаан ухамсар эрдэм гэж байгаа. Ухаан гэж юу юм? Ухамсар гэж юу юм? Эрдэм гэж юу юм? Эрдэм юугаараа ялгаатай юм? Бид нар чинь эрдэмийг мэдлэгтэй хойлоод идэх байхгүй юу? Ухаан ухамсар хоёрыг дандаа хойлно. Тийм билээ. Далд ухааныг далд ухамсар гэж буруу орчуулдаг байгаа байхгүй юу? Ухамсар чинь ёс суртахууны асуудал байхгүй юу? Ухаан гэдэг чинь хүний бидний энд байгаа ёстой жинхэнэ оюун ухаан. Тэр далд ухаан гэж хэлэх хэрэгтэй. Далд ухаан гэж хэлэх байхгүй юу? За нөгөө талд 3 дахь ном нь болохоор санаа сэтгэл зохиол гэсэн ном байгаа. Тийм учраас хүний санаа гэж юу юм? Одоо би нэг санаагаа илжчихье. Тэгэхээр бид нар яг юу хэлж байгаа? За сэтгэл гэдэг дээр маш их юм байгаа. Тийм. Одоо сайхан сэтгэл сайтай. Тийм үү? Хүйтэн сэтгэлтэй, сэтгэл муутай. Юу хэлээд байгаа? Ямар үед энэ үгийг хэрэглэх ёстой юм? Хэн дээр энэ үгийг хэрэглэх ёстой юм? Тэг энэ майндыг сайн мэдчихэхгүй бол одоо энэ үг хиймэл ухаантай ингэ зөвхөд ороод ирж байгаа болохоор одоо хиймэл юу ороод сайн задлж мэдчихсэн. Ялангуяа одоо энэ чат GPT байна. Янз бүрийн одоо явандаа нөгөө хиймэл оюунтай роботууд гарч ирнэ. Сайборгууд гарч ирнэ. Хуманоидууд гарч ирнэ. Тэднэртэй одоо монгол хүнчигэд харьцах асуудал гарна шүү дээ. Монгол хэлээр бол боломжгүй. Тэгэхээр англи хэлээр харьцсан шүү дээ. Тэгэхээр англи хэлнийхээ тэр үгнүүдийн ялгааг сайн мэддэг байхгүй юу? How do you feel гэхэд нь ингээд сони өрөөд суугаад ич болохгүй шүү дээ. Тийм. I feel nothing гэж суугаад ич болохгүй шүү дээ. Тийм. Тэгвэл чи тэгвэл робот юм биш л гэж шүү дээ. Тийм. Ягдвал хүн чинь филингтэй байх хэрэгтэй шүү дээ. Одоо яг ойрын нэг жишээ жоохон юу асууч гэж бодоод байна дөө. Одоо танихаар бол энэ капитализм ер нь ингээд дуусчихна тий. Тий ингээд империализмд ороод орох гээд байна. Тий одоо яг империализм болоод байна шүү дээ. Энэ янз бүрийн дайн болж байна, атомын бөмбөг ярьж байна, дэлхийн 3 дугаар дайн ярьж байгаа. Энэ чинь бол нөгөө одоо яг капитализм чинь дээд шатантай империализмд очихсан байгаа байхгүй юу? Тий. Тэгээ энэ империализм миг л одоо яах вэ гэдэг том асуудал юу болох вэ? Ер нь айгаад байна л да. Одоо тэгэл чи империализм яах вэ гэдгийг хинээс л асуусан дээр баг. Элон Маскаас л асуу. Элон Маск өшөө тэр Петер Тил гэж нэг нөхөр байгаа. Тий энэ одоо юу нөгөө PayPal гэдэг штэ. PayPal гэж байсан. Тэрийг анх үүсгэн байгуулагч. Ерөнхийдөө одоо энэ Big Tech гэж яриад байгаа штэ. Silicon Valley-гийн Big Tech. Эдгэр л мэдж байгаа. Apple, цаашаа яах? Amazon, Google тийм үү идэл мэдчих. Гэтэ танд бас нэг бодлоо байгаа хаа. Ягаад гэвэл би 10 гаруй жилийн өмнө удаа баг таны нэг яриг сонсчихсан байхгүй. Энэ капитализм бол одоо ингээд сүрэх гэж байна. Хатин жигтэй юм болно та нар одоо баг үзээгөө үзнэ ч л тээ. Яг нэр л одоо ингээд харахаар бүр өстой тэрхүү үтчим зүр даймаа гэдэг ойлголт бүр та нар одоо ингээд гар уцраа ороод амар хэцүү байгаа үстэй. Аль нь юус нь үнэн юм? Тий, юус нь үнэн үү? Энэ видео тийм үү? Энэ artificial тийм үү? Химэл оюунаар хийсэн видео юм уу? Үнэхээр ийм видео юм уу? Нэг утга одоо Трамп чинь тийм үү цагдаад маргиж байгаагаар хүртэл видео хийсэн баг шүү дээ. Тэг яах юм? За тэгэл одоо янз бүрийн хүмүүсийн чинь нас орчихсон тэр хийгээд л зүг зүгээр амьд явж байгаа Холливуудын жүжигчин нэг өчигдөр оршууллаа энэ төр видео хийсэн баг шүү дээ. Тэгэхээр одоо ер нь видеогийн одоо бид нар асуудал маш их орно. Ялангуяа Монгол хүн шиг юм гинэн хүүхдэрээ нялх юм ардтан хүн чинь юмд маш их үнэмшдэг. Тий. Үнэмшил чинь айгүй аюултай байхгүй юу? Мэдлэггүй хүн үнэмшигтэй амархан байдаг байхгүй юу? Тий. Миний би одоо байн хэлж байгаа шүү дээ. Та нар зөвхөн үнэмшлэл яваад байгаа шүү. Та нар юу ч мэдэхгүй шүү гэж биелээд байгаа шүү дээ. Яг л бидэрт боловсрал байхгүй учраас. Диплом боловсролын баталгаа биш шүү дээ. Одоо яг нэг нийгмийн тухай яриараа дахиад орё л да илүү те. Яг нэг юм хөгжиж байгаа нийгэм бүтээх гэдэг. Тэсэрнээ уцаагаад нэг 5 тухгүй нийгэм бүтээгээд нэг тийм тух байхгүй болчих л та нийгэм. Та бас түрүүн ярьжсэн шүү дээ. Эргээд хүмүүс бид нар чи ер нь юугаа хүсээд нь штэ гээд. Хүний нийгмээ. Тий, яг л тэр штэ. Сая би UB-ийн таксигаар ирлээ л дээ. Тий, тэгээд таксины жолооч эмэгтэй хүмүүс. Тий. Тэгээд Монголоос хөгжихгүй. Угаасаа бид нар ерөөсөө хөгжихгүй энэ төр гээл тэгээд байгаа байхгүй. Тэгээд тэр ч одоо чи нилээ юм ярьлаа штэ. Тий, сэргээгээд одоо тэгэл зүгээрээ тийм шороо гарчаад тийм үү өвдгийн хувцсын цэвэрлээд одоо дажгүй амьдрал гэдэг чинь тийм байдгийн сүлээ бүр одоо бүр буддизмын хүртэл тийм үү буддагийн хэлсэн үгийг хүртэл хэллээ шүү дээ тийм үү дөрвөн байдаг шүү дээ тийм үү тийм яг бол бүх ерөөсөө амьдрал бол зовлон гэж байгаа шүү дээ тийм үү зөвхөн зовлонгийнхаа шалтгааныг л мэдчихвэл хөнгөртнө гэдэг байгаа шүү дээ хөнгөрчих тийм тэр л байхгүй тэгэхээр бид нар гол нь миний ч одоо бас хийгээд байгаа юм чинь тэр л байхгүй. Бас нэг би чи нэг буддаа байна шүү дээ. Тийм Монголд нэг буддаа суугаад байна шүү дээ. Яг тэгвэл янз бүрийн асуудал гарнаа. Тэр асуудлынхаа шалтгааныг нь олчихоо. Шалтгаангүйгээр л одоо тий хэцүү байна. Яана, яах вэ? Тий одоо тэгэл одоо шатхуун тасар нэг нээж шиг. Зүгээр л тэр таксины жолооч 22-нд авчиж очоод шатхуун авцсан байгаа аахгүй юу. Тий тэгэхээр ийм нэг хачин нийгэмд ийм нэг хар одоо нэг хар энерги гэдэг шиг
тийм хар яриа, хар үгч ингээд хүмүүсийг аягүй сэтгэлийг нэг аягүй тийм эвгүй байдалд оруулж байгаа байхгүй. Тийм дээрээс гайгүй тэр дөргөө шатхуун ингэж яагаад нэг жоохон юу үссэн байх. Тийм үү? Тэгээ одоо гайгүй болчих шүү дээ. Тэгэл энд одоо нэг сэтгэлээр унаад авах хэрэггүй. Тэр дөргөө чи бензин авчаад чи хаашаа явах гээд байгаа. Сая ойлоо нөгөө бичлэг яваг байхад ярьлаа л та. Одоо энэ их технологи, энэ их дэвшил, энэ их амар юмнууд хажуугаар хүмүүс бит чинь эргээд нөгөө хүнлэг нийгэм те хүний юмаа санаад байна. Тий, яг л одоо хүн ёсыг өгүүлнэ. Хүн ёсоо өгүүлээд. Ер нь хүн гэдэг чи ямар вүлээ? Тий, хүн гэдэг чи ямар вүлээ? Тий, нэг нэгээ хүнддэг. Тийм үү, нэг нэгээ хайрладаг. Тийм үү, янз бүрийн буруу мичхүүл уучилдаг. Тийм үү, ойр, дотно. Тийм үү, жаргал зовлонгоо хуваалцдаг. Янз бүрийн одоо илүү юм байвал өгчдөг. Дутуу юм байвал яриад авчдаг. Ингээд хүний нийгэм чинь угаасаа л ингэж явж ирсэн байхгүй юу? Хоорондоо. Тий. Ерөнхийдөө бүтэхгүй нөхдүүдийг бол хүмүүжүүлдэг байсан байхгүй юу? Тий. А бүтэлтэй нөхдүүд бол сайхан ингээл амьдрал явчихж ирсэн байхгүй юу? Тий. Одоо энэ юуны дээч хүүхийн нэг ёс зүйн хорооны хүмүүс бас нэг лекц уншаад илтгэл тавиад явж байхад биелжсэн байхгүй юу? Яагаад хууль байдгийг? Яагаад бол нэг талд бүтэлтэй хүмүүс байна, нөгөө талд бүтэхгүй хүмүүс байна. Тэр энэ бүтэлтэй хүмүүсээ бүтэхгүй хүмүүсээс хамгаалахын тулд л хууль байгаа шүү дээ. Хамгаалахын тулд цагдаа байгаа шүү дээ. Тэгээс бүгдээрээ бүтэлтэй байсан бол цагдаа хуулиар яах юм? Тэгэхээр бүтэхгүй нөхдүүдийг яаж хизээ нэгэн цагт бүтэлтэй болгох вэ? Тэгэхэд одоо бас төр боловсрол хууль бүх байгууллагууд ажиллах хэрэгтэй байхгүй юу? Тэгжээж нийгэм асуудал нь багасах байхгүй юу? Тэгэхгүй бол бид нар чинь нийгэм чинь ингээд тарцсан юу болоод байгаагаа мэдэхгүй, яагаад байгаагаа мэдэхгүй, холилдоо тэр холилдоо замбар өгөөдөл дундууд хэсэг нөхдүүд мөнгөтэй болоод тий. Тэр хүн ёсл одоо өгүүлэгдэж эхэлнэ. Бүрх өгүүлэгдэнэ. Одоо жилийн дараа чивтэр ярилцахад бол өшөө хүн ёс ярьдаг болцсон байна. Тий. Одоо чивтэр хайр дурлал усчихсан, романтизм усчихсан. Тийм үү? Хүний одоо янз бүрийн сэтгэл ханамжтай амьдрах гэсэн тэр амьдралын тухай ярихад хэцүү болчихсон. Юм бол мөнгө яриад л. Мөнгө л ярихгүй бол бүхэн бүтэхгүй. Гэтэл мөнгөгүйгээр ямар их ажил бүтэх боломжтой. Бид нар мэдж байгаа шүү дээ. Япон өмнөс тоногсуудаас асууя л та. Та нарын энэ хөгжил чинь тийм үү? Яаж хөгжил чинь ингэж бий болсон юм? Та нар тэр үед ядуу баргалж өвс идчихсэн биз дээ гэж асууж шүү дээ. Тий. Тэгэхээр тэд нар хэлэгчдэг. Гэхдээ бид нар нэг нэгэндээ тусалж дэмжиж л энэ орныг босгосон гэж шүү дээ. Бид нар ядуу байсан. Гэхдээ ядуудаа мөнгөгүүдээ бид нар сэтгэлээр унаагүй. Тэгэл хөдөлсөн, хийсэн. Одоо модерн нах тэр нэг феминизм гэдэг нэг ойлголт байна шүү дээ, тий. Феминизм ер нь Монголд илүү хүчтэй байт юм болоо гэж би бодоод байдیں۔ Энэ тэгээ зарим хүмүүс бол тэгж яриад байна. Одоо социалист феминизм гэж нэг юм орж ирсэн. Тэр үед их өвчтэй төрж орж ирсэн ч гэдэг юм. Зарим нь болохоор 90-ад оноос хойш нэг юм феминизмын нэг юм буруу жоохон давлгаа их явсан, тий. Тэгээ энэс болоод Монгол эрчүүдийн асуудал бүр нэлээд хурцмал болцсон. Та энэ талаар ч бас нэг эрчүүдийн талаар бас ярьсан байсан шүү дээ. Эмэгтэйчүүдийн талаар ч ярьсан. Ярьсан уу, тий. Энэ феминизм ер нь яг Монгол руу хэрэг хүчтэй орж ирсэн юм бэ? Хаанаас орж ирснийг та яг нэг яриад өгөөч. Энд биш нэг хоёр том асуулт яваад байгаа байхгүй. Нэг нь болохоор нөгөө феминизм явж байгаа. Нөгөө талд нь гендеризм явж байгаа. Гендер гэдэг шүү дээ. Тэгэхээр феминизм бол ер нь бол эмэгтэй хүнийг эрэгтэй хүнтэй адилхан тэгшэрхтэй л болох гэсэн. Адилхан ажиллаж болдог, адилхан их сургуульд сурж болдог, адилхан банкны данстай болж болдог. За Европ бол одоо бидний ярих дуртай Герман, Швейцар орнууд бол Франц гэсэн орнуудад бол их сургуульд эмэгтэй хүн сурах зөвшөөрлөг байсан. Хориот байсан. Банкны данс нэгтээ нөхрөөсөө асуудаг байсан. Сонгуульд оролцох хэрэггүй байсан. Тэрний эсрэг феминистүүд хөдөлгөөн эмэгтэйчүүдийн хөдөлгөөн гэрнүүлээд тэр чинь нөгөө социализмын нөгөө тэгшэрх явж байгаа байхгүй. Тэгшэрхийн тухай юм байна. Монголчууд бид нар чинь ардын хувьсгал 21 он эхлэнгүүт л тэгшэрхтэй болцсон байхгүй юу? Гэдэг. Тийм нөгөө эмэгтэйчүүд нь ажил хийхгүй болохгүй эмч болцсон, хуульч болцсон явж ялаа шүү дээ. Тэгэхээр биднэрт бол феминизм ямар ч асуудал байхгүй юу? Тэр маань яасан гэхээр капиталист орнуудын феминизм чинь нөгөө тишиг эргэцсэн байхгүй. Тэр нь болохоор нөгөө гендеризм болоод явцсан байхгүй. Тэр нь болохоор эр хүүс, эм хүүс болоод хүүсүүдийн хооронд нь ялгаад бараг өрсөлдүүлээд нөгөө эм хүүсүүд нь эр хүүстэйгээ өрсөлдөөд бараг л эрэгтэй хүн болох гээд эрэгтэй хүний хийдэг юм хийх гээд ингээд бүр ингээд эн чинь бүр ингээд галзуур солиорл руугаа явцсан байхгүй юу. Бүр туушраад явчихсан байхгүй юу. Тэгэхээр өнөөдрийн феминизм бол зөвхөн эрэгтэй хүнтэй л өрсөлдсөн. Эрэгтэй хүнийг л одоо тийм үү дайснаа болгочихсон. Эмэгтэй хүн бид нар бол одоо баргалжлаа юу гэдгийг яг адилхан та нар шиг одоо улс төрч болох хэрэгтэй. Тийм үү?
бүр тэргүүл явчлаа шүү дээ. Тэр квот гэдэг байгаа шүү дээ. Тэр квот ч байж болохгүй байхгүй юу? Тэр чинь бол айгүй утгагүй байхгүй юу? Хизэж квот гэж болохгүй. Чаддаг юм бол тэгэл гараад ирэл дээ. Заавал квотор гарч иж болохгүй шүү дээ. Тэр чинь хүчнэж байгаа байхгүй юу? Тэгэхээр өнөөдрийн энэ феминизм бол гендеризм болоо тэгэхээр тэндээсээ бүр халаад ерөөдөө эрэгтэй хүнтэй л өрсөлддөг юм эмэгтэйчүүд гараад ирсэн. Тийм учраас нөхөртэй эмэгтэйчүүд одоо маш их тэр гендеризмыг ярьж өнөөдөр бүр хачин болж шүү дээ. Монголын нийгэм бол бүр солиорчлоо шүү дээ. Эрчүүдийгээ дээрлэгдэг, нийлж ягаад хавсайддаг, эмэгтэйчүүд нь бүр ингээ дээр нь гарцсан. Нөгөө толгойдоо гардаг гэдэг шиг. Ийм байдалд орчлоо шүү дээ. Нөгөө нөхөр нь эхнэрээсээ баг цалинтай байх юм бол баргалж л одоо чамайг би авч явж байгаа ч баргалдах гэдэг шүү дээ. Тэгэхээр хоёулаа мөнгө олж ирээд тэгэл ихс явчирсан тэр баг авчирсан тэр дундаа хуваагаал тэгэл амьдраад явуулдаг гэхгүй шүү дээ. Одоо ингээл эмэгтэй хүн одоо ингээл эрэгтэй хүнтэй нэг л өрсөлдсөн. Тэгээд энэ өрсөлдөө чинь сүүл рүүгээ бүр хитрхи тулшраад Мойсийн 80-аас дээш хувь эмэгтэй профессорууд. Ангаахын баргалж 90%, шүдээсийн 70-80% яасан нийгмийн хамгийн чухал улс оронд хамгийн хэрэгтэй эрэгтэй хүн хийх ёстой тэр мэргэжлүүдийг эмэгтэйчүүд эзлээ авчихсан. Ирчүүд нь хаана вэ? Ирчүүд нь хаана вэ? Одоо ирчүүд нь жипний жолооч нь хийгээл явж байгаа бах. Жипний жолооч. Эхнэр нь босс. Тэгээ хүүхдэн сургууль хүргэж өгөөд нэг тиймэрхүү л ажил хийж байна да. Тэгээд гэр бүрээ хараалаа. Тий, тэгээд шатар тоглоолоо. Интернет юу байх юм бол интернеттэй байх юм бол нэг жоохон покерцсан шиг тийм үү. Тэгэл болчихж байна дөө. Тий, одоо өвөл нэг жоохон ганц хоёр чон мон энэ төр агнах байлгүй. Бум ангийн буутай. Химраас сэргэж нэг. Тий, химраас сэргэх бах. Тий, ганц хоёр элэг мэлэг авч яана өстэй годрон өстэй. Тэгэл болчихж штэ. Тий. Тэрнээс одоо ном уншаад сууж байгаа. Тийм үү? Ном бичээд сууж байгаа эрэгтэй хүмүүс байхгүй болчихлоо штэ. Сквадрын талбай дээр зохиолчд гэдэг баахан эмэгтэйчүүд гараад ирдэг штэ. Тий, яруу наригч гээл. Уул нэг яруу наригч эрэгтэй хүн байж штэ. Эрэгтэй хүний тухай яруу наригдах хэрэгтэй үстэй тий. Эмэгтэй хүн юуны тухай яруу наригдах гэдэг юм бэ? Осолдохгүй л бүх барилтал. Тий, хайр дурлалын дуу чинь эрэгтэй хүний л дуунууд байх хэрэгтэй үстэй. Тий. Тэгээ бөө болж байна. Ирчүүд битүү бөө шүү дээ. Бөмбөр зохиол. Битүү бөө тий. Хаалт бөмбөр зохиж шүү дээ. Байшин доторч гадаач тий. Гадаач. Байшин доторч тий. Энийг одоо яаж энэ байдлаас гарах вэ? Ялангуяа энэ ирчүүдийн тал дээр би санаа зовоод. Яг эмэгтэйчүүдтэй л одоо маш одоо нээлттэй ярилцлага өрнүүлэх хэрэгтэй. Тий. Та нар эрэгтэй хүнийг юу гэж бодод юм? Тийм үү? Эрэгтэй хүн гэдэг бол хөвгүн шүү. Тий. Монголын нийгэмд ер нь энэ дэлхий дээр бэлэн джентльмен байхгүй шүү. Тийм Монголын эмэгтэйчүүд чинь тэгж бодоод байна шүү дээ. Джентльмен байгаа. Тэгээ нэг хүнтэй эрэгтэй хүнтэй суухаараа тэрийг джентльмен гэж бодоод байна шүү дээ. Тэг джентльмен чинь байхгүй шүү дээ. Тийм. Бага джентльмен шиг байх гал. Бэлэн джентльмен байхгүй шүү дээ. Тийм. Джентльмен болгох хэрэгтэй эмэгтэй хүн. Тийм эрэгтэй хүнд боломж өгөх хэрэгтэй. Тийм. Гэхдээ тэрнийхээ одоо юу нь болчих болохгүй шүү дээ. Одоо нэг юу гэдэг лээ. Нөгөө ямар эмэгтэй гэдэг үл тэр нь бас болж болохгүй. Тийм. Манайх ч ингээд нэг энэ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харьцаа чинь хэцүү болчиход байна шүү дээ. Тий түрүүн хэлсэж хайр дурлал усчихсан. Тэгэхээр одоо ерөнхийдөө энэ бүх энэ залуу үе ч юм уу. За та нарын үед бол нэг арай нэг гайгүй бах нэг 25-аас нэг 45 ч гэдэг 35 ч гэдэг юм уу. Арай нэг гайгүй бас нэг юм секс мекс тийм үү порно эротикийн талаар бас нэг жоохон гайгүй ойлголттой. За 40 болоод 45 болоод дээшлээд нэг 50 ч хүрдэг юм уу 50 та хүрэх нөхдүүд бол ерөөдөө битүү порно байгаа шүү дээ. Тэгээ дээшдэг юм бол одоо тэгэл секс шоп болоод шүү дээ. Хөгшөрдөх. 25-аас доош бол ерөнхийдөө октод руу ойртохгүй, хүүгд рүү ч ойртохгүй. Яг бүгд аппст байгаа. Тэгээ нөгөө тэрэн дээр чинь нөгөө TikTok, нөгөө Instagram дээр чинь эрэгтэй хүний дүр зургийг шал өөрөөр харуулад идэг. Эмэгтэй хүний дүр зургийг шал өөрөөр харуулад идэг. Тэгэхээр эмэгтэй хүн ийм л биетэй байх юм байх хэрэгтэй байна. Эрэгтэй хүн ийм биетэй, ийм царайтай байх хэрэгтэй байна гэсэн нөгөө хачин зэл тарих руу оруулж байна. Тархин дотор тийм эргүү болгочих жоох байхгүй. Тэгээ найз охинтой болохоор багш тэр найз охиноо нөгөө апсаа харж байгаад би гайхаад би тийм ийм биш юм байна шүү дээ. За болоо. Тий. Гэтэ хүүхдээ харангуйта мөн чинь боди билдинг биш юм байна. Бүлчин хүмүүс муутай юм байна шүү дээ. Тий. Яасан ч одоо юу юмтай гэдэг. Ингээд ямар нэг айдол гэж нэрлэдэг шүү дээ. Тий. Эрэгтэй хүний айдол, эмэгтэй хүний дүр зураг нь буруу явагдаад байна шүү дээ. Тэгэхээр аюу их тэр хосууд, найзлууд, гэрүүлүүд чинь буруу зураг төсөөллөөсөө болоод буруу рол модельтэй болоод тэгээд салалт волейболы гэдэг чинь одоо ихсэж шүү дээ. Тий. Тэгэхээр энийг л одоо бодлогын төвшөнд л
янз бүрийн эмхлэх Үгүй боломжтой. эрэгтэй хүмүүдэг бол ийм ийм онцлогтой, биеийн ийм онцлогтой, сэтгэл зүйн ийм онцлогтой. Тэрийг одоо хүлээн зөвшөөрөө. Тий одоо машин техник програм эрэгтэй хүний тархиг одоо програмчлах боломжгүй. Тийм үү? Эрхэн гэдэг програм хийгээд эрхэн болгочихгүй шүү дээ. Эрхэн болгоно гэдэг чинь бүхэл бүтэн том маш их хэцүү үйл явц байхгүй юу? За эмэгтэй хүн бол яг гол хүүхд гаргачлал бол тэгэл эмэгтэй болчих шүү дээ. Тий асуудалгүй байхгүй эмэгтэй хүн болоход. Эрэгтэй хүн болоход чинь нэмэлт маш их ачаалал ирж шүү дээ. Тэгээ нөгөө эмэгтэй талаасаа илүү давсан боломжгүй тийм хүслүүд ирдэг. Тий. Тэр үстэй биелэхгүй бол тэгэл За бараг л ойлгомжтой асуулт асуучих юм болоо социалист нийгэм гоё уу одоо нийгэм гоё юу? Хүүг социалист нийгэм гоё уу одоо нийгэм гоё юу гэдэг чинь яг бол хүн болгон өөр өөрийн цаг үетэй. Өөр өөрийн хүүхэд настай. Тий. Тэгэхээр тэр цаг үедээ ямар байсан тэр цаг үеэ л ярина шүү дээ. Тэгээ одоогийн цаг үедээ хольж жиших харьцуулах ямарч боломжгүй. Миний хүүхэд нас тэр үед тэгэл өнгөрцөн. Тий. Тэгэл болоо. Одоогийн үеийн хүүхэд нас бол ийм л онцлогтой. Тий. Яг бидний үед бол яг жоохон чөлөөтэй байсан. Тий. Сургууль нөгөө өнгөө байх чи айгүй амар. Тий. Мөнгөн харьцаад ээж автагаа ороогүй учраас амар. За яг мэдээж одоо 3 гутал бол байсангүй. Тий. Нэг л гуталтай байла. Тий. Одоо бол одоо 4 5 гуталтай пүүцтэй байгаа бах. Тий. Яг материалын эд бараагаар бол хомс байсан. Оюуны хувьд бол чөлөөтэй цатгалан байсан. Тий. Ном уншдаг. Миний ном орчуулаад ном бичээд байгаа чинь бага насны л нөгөө номонд дуртай байсан. Би одоо үргэлжил хэлдэг чинь Чеховын Оросын зохиол Чеховын номыг их уншдаг байсан. Францын Александр Дюмаг уншижалаа. За нөгөө Жюль Верний номуудыг уншижалаа. Бид нар чинь нөгөө ном их уншдаг байсан. Яг бол интернет байгаагүй. Тий. Тэгэхээр ном л уншина. Тий. Одоо ч нөгөө интернет рүү ороод та нар чинь хурдхан шиг ийм ном гарлаа гэнгүүт бушуухан шиг л тийм үү? Комент юм уу? Тэр талаар бичсэн тэрийг хараад ийм ном байна гэж айж байгаа шүү дээ. Тийм бүр яг том хямрал руу оруулж лээ. Тийм ерөөсө бүх юм ийм богинохон 3 4 өгүүлбэр рүү орчлоо шүү дээ. Тийм одоо нэг бичлэг хүртэл одоо тийм үү. Ерөөсө чи нэг минут байвал удах гэдэг шүү дээ. Минут удах гэдэг шүү дээ. Чи 20 секунд л тэгээд амжаал нэг өгөөл. Тэгээд бай. Яа энэ үрс. Зурагтаарч бас тийм л дээ шүү дээ. Тийм үү янз бүрийн нөхдөөдөөс ингээл үгэн янз бүрийн асуулт асуух чинь гялсал хариулахгүй болохгүй. Энэ аимшигтэй л бас байна л да яг нэг тийм хэцүү үерүүл оруулаад байгаа. Тэгээд энэ цаг үе маань бол одоо хэцүү. Тэгэхээр энэ цаг үедээ одоо тэгээд учраа олох хэрэгтэй. Тий. Зөв техникээр ажиллах хэрэгтэй. Зөв техникээр ажиллах хэрэгтэй. Тэгэл одоо янз бүрийн уншихаас өөр арга байхгүй. Өөрөө өөрийгөө бэлтэж, өөрөө өөрийгөө хөгжүүлэхээс өөр арга байхгүй. Хин ч чамайг хөгжүүлэхгүй шүү дээ. Ер нь хин ч чамайг боловсралтай болохгүй шүү дээ. Чи өөрөө л боловсралтай болно шүү дээ. Хин нэг нь чамайг харин мэрэгчлээ болгож болно. Боловсрал гэдэг чи өөрөө өөрийгөө хөгжүүлдэг. Нийгмийн том хувьсгал үүмэн ер нь одоо үүс болов. Гэхдээ яг жоохон үүмэн жоохон хувьсгалууд болвол сайн. Тий яг бол тэр чин шинийг шаардж байна. Тий өөрчлөгдөх ёстой. Хуучинтайгаа. Тий ер нь бол одоо ингээд юм чинь ингээд одоо тий ингээд нэг хансан цэг гэдэг шиг тийм болчоод байна. Тий нэг юу гэдэг шүү дээ. Синусийн диаграм чинь тийм үү дээдэлтэй одоо хансан цэг дүрдэг шүү дээ. Тэгэхээр болж байна. Залуу үе одоо 2 цэг тэг гэдэг чинь шинэ үе тийм үү нэг цэг тэгээсээ айл хэдий холтцсон. Та нар чинь ээж аав багш сургууль одоо юу байдгийг тийм үү тэр байтхаа бүр нийгмээс ингэж холтцсон ус байхгүй юу. Тий гарвцтай тэгэл хоорондоо ярилцаал хоорондоо компьютер тоглоом тоглоол сайхан найзалж чинь. Тий одоо компьютер тоглоом бол та нар ч айгүй чухал байна шүү дээ. Одоо тийм үү нэг шинжэнгөө найзтайгаа найз нартайгаа гой хонжоо шүү дээ. Хуучин бид нар чинь компьютер тоглоом шүмжилдэг байлаа шүү дээ. Одоо чинь шүмжилж болохгүй юм байлаа шүү дээ. Яг бол тэнд чинь нөгөө найз нартайгаа уулзалдаг гой байдаг. Бараг нэг кибер ертөнц болох. Тийм шүү дээ. Тэр тэгэл зөв байхгүй юу? Тэдний л ертөнц та нарын үеийн л онцлог, цаг үеийн онцлог. Тэгэхээр тийм одоо шинэ үе эхэлчихсэн ээж аваас үг сонсохоор айгүй хоцрогдсон бүдүүлэг сонсогддог. Багш нараас үг сонсохоор бас айгүй хоцрогдсон сонсогддог. Тийм учраас та нар ч нэг мэдлэгээрээ илүү болцсон байхгүй юу? Нөгөө тал тэд нар бол яг амьдралын туршлага бол байгаа. Тийм яг жаргагүй. Тийм. Мэдлэг бол та нар ч хутан мэдлэг төрчээд байгаа байхгүй юу? Тэгэхээр ээж аав багш нар бол төр улс төрч одоо юу гэдгийг бүгд бол та нарт бол хоцрогдож эхэлж байна гэсэн. Хоцрогдсон нэг л гологдож эхэлж байгаа шүү дээ. Гологдож эхлэх үү тий. Тэгэхээс ч өөр арга байхгүй. Тэрийг ээж аав багш нар янз бүрийн хүмүүс бол бүгд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Тэгэхдээ ээж аавд нь амьдралын бас туршлага байгаа. Ажил хөдөлмөр явж гин, цалин мөнгөний төлөө явж гин те. Тэрийг бас ойлгож хүндэтгээрээ. Танартай адилхан. Танартай адилхан өдөржингөө одоо ээж нь аав нь компьютерээр харж суух боломжгүй, гар утастайгаа зурлах боломжгүй. Тэгээ гарсан хэдэн төгрөг болохгүй. За баярлалаа. Өнөөдрийн ярилцлага маань бас нэлээд сонирхолтой болж чадсан болоо гэж бодож байна. Ер нь бол мэдээ гэсэн зүйлээ бас мэдэж авлаа. Ахтай ингээд ярихад бас нэлээд нээлттэй байхгүй чөлөөтэй юм байна. Тэгээ хүлцэн ирсэнд маш их баярлалаа. Тий. Тань бас хэлээгүй үг байл дутуу өргсөн зүйл байл та хэлж бас болно шүү тий. Одоо дутуу өргсөн зүйл зөндөө байгаа шүү дээ. Зөндөө байгаа. Одоо дараагийн ярилцлага руу гадаа тийм үү? Дараа би бас таныг харин part 2-ороо нэг оруулнаа. Тий та бас ирээрээ. За баярлалаа. За.